Монгол Улсын хүчний ууган үйлдвэр сүү хувьцаат компани 2025 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжид хурлаа хийлээ. 1958 онд байгуулагдсан 2006 оноос бүрэн хувьчлагдсан олон нийтийн эзэмшлийн хувьцаат компани болон хөгжлийн дараагийн шатандаан шилжсэн юм а. За сүү 2 нөлөөслийн хүрээнд бол үйлдвэрлэлийн талбай бол 7200 м²-аар бол нэмэгдэж байгаа. За энэхүү талбай дээр бол одоо манай сүүний үйлдвэрлэлийн хамгийн хуучин гэж бол 2009 он шинээр ашиглалтанд орж ирсэн сүүний үйлдвэрийг бол бид нэр шинжилээд холбооны нэгдсэн Герман улсын GIA гэдэг яг сүүсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлд бол хамгийн том үйлдвэрлэгч компани гэдэг. Энэхүү үйлдвэрлэгч компани хамгийн сүүлийн үеийн сүү боловсруулах үйлдвэрлэлийг бол үйлдвэртээ нэвтрүүлж байгаа. За тэгэхээр энэхүү шинэ тоног хөрөмж маань шинээр баригч байгаа сүү 2 нөлөөслийн шинэ барилгат маань бол өгсөрөгдөх юм байна. За ер нь бол ойрын мэдээж зорилго төрөхөөс өмнө бол бид Монгол хүнээ бас монгол зүгээр ундаалах Монгол хүнийхээ сүүний хэрэглээг нэмэгдүүлэх нь өөр айгүй чухал бол байгаа. Өнөөдөр сүү хувьцаат компани 13 мянга гаруй хувьцаа эзэмшигчтэй үндэсний томоохон үйлдвэрлэгч болоод байна. Хурлын үеэр 2025 оны үйл ажиллагаа, санхүүгийн тайлан, төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлт, дүрмийн өөрчлөлт, ноогдол ашиг хуваарлалт зэрэг гол асуудлуудыг хэлэлцсэн байна. Улсын орныхоо эдийн засгийн хөгжилд хувьцаа эзэмшигчид ялангуяа жижиг хувьцаа эзэмшигчид бид тодорхой хувь нэмэр оруулъя гэж бодож явдаг юм. Тэгээ энэ хүрээнд олон хувьцаат компани хувьцаа манай ард түмэн эзэмшдэг гэж би боддгоо. Энэ дотроос сүү компани бол бас нэлээд үүрэг оройлтой оролцдог компаниудын нэг. Ялангуяа хувьцаа эзэмшигчдийн эрх ашигыг хамгаалах, энэ ноогдол ашигын бодлого, үйлдвэрийн хөгжилтөнд бол нэлээд үр дүнтэй сайн ажилтдаг компани нэг гэж боддог. Би өөрөө хөдөө аж ахуйн салбарт ажилладаг юм. Тэгээ ерөнхийдөө хөдөө аж ахуйн салбарт байгаа компаниудтай хувьцааг бол нэлээд эзэмшдэг. За ер нь бол 10 гаруй жилийн хамтын ажиллагаатай явж байгаа. Тэгээ хувьцааг эзэмшиж болоод бас нэлээд болж байгаа. Бас 10 орчим жил болж байгаа. Тэгээ ерөнхийдөө энэ компанитайгаа нэлээд урт хугацаанд хамтарч ажиллаж байгаа. Хувьцаа эзэмшийн зүгээс тэр бусад байдлаар ч хамтарч ажилладаг. Ер нь бол энэ сүү хувьцаат компани маань Монголын сүүний зах зээл дээр нэлээд өндөр том хэмжээний байр суурь эзэлдэг компани шүү дээ. Эдний шинээр баригдаж байгаа шинэ үйлдвэрийн барилгын ажил явагдаж байгаа. Тэр нь ч нэлээд амжилттай явж байгаа. Мөн шинээр ашиглалтанд орсон опс ажилчдын цэцэрлэг, фитнес, урамшууллын систем зэрэг нь ажиллах очныг сайжруулахад чиглэж хүний нөөц нийгмийн хариуцлагын бодлогын шинэ шатанд гаргажээ. Түүнчлэн эрүүл мэндийг дэмжих зорилготой Пит пробиотик цуврал, амтлаг хөлдөөсөн дарга, супер сүү зэрэг шинэ бүтээгдэхүүнүүд зах зээлд амжилттай танигдсан байна.